За энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай анхлан хувьцаа хөдөлж авч байгаа хүмүүсийн төгөөмөл гаргадаг алдаануудын цуврал маань үргэлжилж байна. За энэ удаагийнхаа дугаараар хизээ орох гарах цэгээ мэдгүй байх талаар ярилцъя. За сайн байцгаана уу. За ингээд манай одоо анхлан хувьцаа хөдөлж авч байгаа хүмүүсийн одоо төгөөмөл гаргадаг алдаанууд цуврал маань үргэлжилж байна. За тэгэхээр өмнөх дугааруудаар бол хэрхэн одоо хувьцаа хөдөлж авах талаар ярилцсан байгаа. Яаж хөдөлж авах талаар ярилцсан байгаа. За тэгвэл энэ удаагийнхаа дугаараар бол хизээ орох гарах буюу enter exit point гэдэг орох гарах цэгийг мэдэхгүй байх. За тэгэхээр та одоо ямар тодорхой хэмжээний хувьцаа хөдөлж авахаар шийдлээ. Мөнгө төгрөгөө өөртөө байгаа мөнгөө төлөлж авлаа. За тэгээд зөвхөн нэг секторын хувьцаа хөдөлж авахгүй гэдгийг мэдлээ. За олон төрлийн нэг хувьцаа хөдөлж авахгүй гэдгийг мэдлээ. За тэгвэл өнөөдөр одоо хувьцаа хөдөлж авахдаа хизээ авах уу гэдгийг мэддэггүй тохиолдол байдаг. Та бол хувьцаа хөдөлж авсан эхний өдрөөс эхлээд одоо хизээ гарах цэгийг бол мэдж явах хэрэгтэй. За тэгэхээр үнэхээр хариуцлагатай хөрөнгө оруулагч байх юм бол ямар нэгэн компани хувьцаа хөдөлж авахдаа зүгээр одоо free run буюу энэ хувьцааг ингээ хөдөлж авчлаа. За тэгэл өсчил ивэл хамаагүй гэдэг бодлоор бол хандаж болохгүй. Яа тэгэхээр бол хувьцаа маань үүснэ мунаа зах зээлийнхэн одоо ерөнхийдөө голдоргоос хамаараа секторын одоо уналт өсөлтөөс хамаарат ингээд маш олон зүйлээс бол хамаардаг. Тэгэхээр бол хизээ энэ авсан хувьцаагаа зарах уу гэдэг бас тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энэ маань бол жинхэнэ хариуцлагатай хөрөнгө оруулагчийн одоо хийдэг ажил юм байна. За хэрвээ та бүхэн бол орох одоо хизээ худалдаж авах, өнөөдөр худалдаж авах, маргааш худалдаж авах гэдгийг мэдэхгүй байх юм бол DCA буюу одоо dollar cost averaging одоо төгрөг cost averaging гэж болно те дундаж өртөгийн одоо анализ байдаг. Тэгэхээр дундаж өртөгийн талаар DCA-ийн талаар видео байдаг. За энэ видеог бол та бүхэн маань бол үзэж болно. За тэгэхээр та энэ DCA-ийг мэдснээр бол та хизээ орох талаар бол мэдчихлээ. За тэгвэл одоо гарахын талаар ярив. Дэж одоо хариуцлагатай хөрөнгө оруулагч бол гарах цэгийг мэдчих хэрэгтэй гэж юм тийм. Саний хэлдгээр одоо энэ өсчил байвал болоо. За ингээл жилийн дараа цүм хийгээл мөнгө бөхтрөл авч иléвэл хамаагүй гээд хүлээгээд ээж болохгүй. Тодорхой хэмжээний одоо хариуцлагатайгаар би хизээ хэрвээ энэ хувьцаа маань 100% өссөн байх юм бол 500% өссөн байх юм бол би ашиг авах уу? Талын зараад гарах уу эсвэл бүгднийг явуулах уу гэдэг бүх төлөвлөгөөнүүдээ бол гаргасан тодорхой хэмжээгээр бол гаргасан байх хэрэгтэй. Нэгсэндээ тодорхой хэмжээгээр та 1000 хувьцаа авсан байлаа. 1000 хувьцааны үнэлгээ маань 2 сая төгрөгөөр ингээд нэмэгдчихсэн байлаа гэх юм бол та талын аваа сая төгрөгийг аваа сая төгрөгийг өөр хувьцаанд оруулах уу эсвэл бол дахиж нэмж одоо энэ маань бол дахиад 10 жилийн дараа бол улам хөгжих юм байна гэдэг улам мөнгө хийх хэрэгтэй юу гэх чинь. За тэгэхээр та бүхэн маань бол гарах цэгийг бол тодорхойлсон байх хэрэгтэй. Одоо бүгдийн тодорхойлно гэдэг нь маань бүгднийг яслан бичих гэж байгаа юм биш. Ямар байдлаар тодорхой хэмжээгээр ойлголттой байх хэрэгтэй гэсэн үг тийм. Та хувьцаагаа хөдөлж авлаа. За энэ 1000 хувьцаа авсан байлаа гэхэд 1000 хувьцааны одоо юу гэдгийг үнэлгээ маань 2-3 сая төгрөг өссөн байх юм бол тэрнийхээ тал мөнгөний аваад өөр хувьцаа хөдөлж авах эсвэл бүр улам мөнгө нэмээд за энэ маань бол 2-3 жилийн дараа улам өсөх юм байна. Би их багаар орж ий гэдгийг тооцох юм уу? Тийм тооцоололтоо бол заавал хийж явах хэрэгтэй. За ингээд тооцоололтыг хийлээ гарах цэгийг хийсний дараа бол та хувьцаагаа ингээд хөдөлж аваад ингээд хадгалах байх нь байна. Тэгэхээр гарах цэгээ сайн мэдж байна гэдэг маань бол хариуцлагатай одоо хувьцаа хөдөлж авч байгаа хүмүүсийн хийдэг ажил байх нь байна. Гарах цэгээ мэдж байна гэдэг маань бол та тодорхой хэмжээний ашгаа мэдж байна гэсэн үг. Ашгаа бол мэдээж миний өмнө хэлжсэн тий. Ашиг болон алдагдал маань бол хизээ байдаг вэ гэхээр зөвхөн та тодорхой хувьцааг хөдөлж аваад зарсан тохиолдолд та ашгаа хүлээж авлаа. Ашиг хийлээ, алдагдал хүлээлээ гэж тооцдог байгаа нэ. Түүнээс иш бол энэ маань бол одоо зараагүй аваагүй тохиолдолд бол хувьцааг бол одоо би төдийн хэмжээний одоо ашиг оллоо, төдийн хэмжээний алдагдал хүлээлээ гэдэг талаар бол бодтойгоор бол одоо realized бол байдгүй гэдгийг бол та бүхэн маань өмнөх дугаараар бол ойлгосон бахаа гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бол гарах орох цэгээ сайн мэдсэн байх хэрэгтэй. Гарах орох цэгээ мэдэхгүй байх юм бол DCA буюу одоо dollar cost average-ийг хэрэглэх хэрэгтэй. За гарах цэгээ бол та тодорхой хэмжээний одоо төлөлгөө буюу одоо хэдэн хувийн ашиг авах нь аль хувийг нь би хүлээж өөрийнхөө урчилж авах уу эсвэл алийг нь би ингээд цааш нь хөргөжлүүлээд явах уу гэдэг тодорхой хэмжээний одоо бас төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Түүнээс биш бол мэдхгүй ингээл өсчил байвал сайн байна гэдэг нь өснө гэдэг маань одоо юу гэдэг хязгааргүй шүү дээ тий. Хизээ хүртэл өсөх юм бэ гэдгийг та мэдгүйгээр зүгээр ингээл хүлээгээд байгаа юм бол та энэ хувьцаа маань өслөө гэж хүлээж идэл гинт нэг өдөр унцдаг. За тэгээд ингээд өөртөө харамсдаг. Би нэг үнэтэй багтан зарчихгүй яваа гэж чинь гэсэн. Нэгсэндээ бол та залхуу байна гэсэн үг. Та тэр өндөр өсөлттэй байгууд яагаад өндөр өсөлттэй
байгаа билээ. За энэ өсөлтөө хадгалж чадах уу? Эсвэл дараа жилээс энэ өсөлт маань буурах юм уу? За буурахаас өмнө энэ хувьцаагаа зарах уу гэдгээ бол тооцоолж бодоогүй. Зөвхөн зүгээр мөнгө олох зорилгоор би ингээл байлгаж илээвэл хадгалж илээвэл энэ маань өснөө гэдэг юм бол маш том алдаа байгаамаа. Тэгэхээр бол энэ алдаа гаргаж болохгүй байна. Гарах зэгээ бас бодох хэрэгтэй. Орох зэгээ бол бодож явах хэрэгтэй байт юм байна. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Энэ болон бусд хичээлүүд, бусд сэдвүүдийг манай хувьцаа цэгийн эмээний сургалтаас та бүхэн хүлээж авч болно. За ингээд анхаарал тавьсан явдалд та бүхэндээ баярлалаа. Та бүхнийг одоо хувьцаа худалдаж авахт нь амжилт хүсье.